Хариулагч Бомбжвын жигжид сүрэн түүхийн зөвлөх Адиагийн Баяр Магнай редактор Аюур Бунягийн Лавга Ганжуурын Бямб Сэрэн эвлүүлгийн найруулагч Мөнх Баярын Түмэн Хишиг ерөнхий ивент тэтгэгч Мартны солио дээдлэгч 5 толгой транс компани Мартны соёл бол нүүдэлчин монголчуудын хувьд энэ дэлхийн олон үндэстнүүдээс ялгарх сорын ганц хөх тэнгэрийн тамган юм. Зохиогч. Нүүдэлчин монголчууд адууг наазах нь 5,000 жил. Жаахан цаашлуулбал 8,000 жилийн өмнөөс гаршуулж, гэршүүлж эхэлсэн нь Монгол нутгаас олдсон археологийн олдвор, хадны сүг зураг, түүхэн баримтуудаас нотлогдож байна. Монголчууд адууг гаршуулж, гэршүүлж эхэлсэн тэрэл цагтай яг зэрэгцсэн Хоньяма гүр тэмээгэн тун ойрхон хугацаанд гэршүүлсэн бол доо. Манай малын бүх хүүхдүүд чинь хавтгайг тэмийн ойж, надууны холон тахил байж байна, янгэрн байж байна, аргалт нь байж байна. Эд бүгд чинь бол их оронтой байж байгаа юм зүйл л дээ. Тал нутгийн нүүдэлчдийн үндсэн амин зуулга, эрхлэх аж ахуйн гол хөтлөгч хүч нь хурд хүчтэй адуун сүрэг боллоо. Ав хомрог, аян дан, үүдэл суудал, бусад мал анх хариулах, шуудан харилцаа, мэдээлэл дамжуулах гээд адууны хурд хүчээр хийж болох бүхий л зүйлд хүн адуу хоёр хамтран зүтгэж ээнэгшин наслаа. Энэ явцдаа оосор ногт, уурга бугуйл, эмээл хазаар, гол жимэглэл, дуу хуур гээд эдийн болон оюуны соёлын гайхам өвийг үтээсэн нь эдүгээ цагт хүн төрлөختний үтээсэн их соёлын эрдний нэгэн талаас болон гялцаар аваа. 5 дугаар бүлэг Суран бугуйлын эд шид. Тэр хүлгийг нэгэн эрэлхэг баатар аргын алтан салмаараа Алтай ханыг уллан жиж Аракийн тогтоов гэн. Монголын баатардаг туйлаас. Монголчуудын адуу эдлэг соёлын бас нэгэн өвөрмөц зөв Монгол адуучны гайхам эрдэм бол эр хар суран бугуйл түүгээр эмнэг хангалын толгойг алдалгүй цаламдах бугуйлчин эрдэм юм. Газар нутгийн онцлогоос шалтгаалan адууг уургаар болон бугуйлаар барьцаадаг. Бугуйлаар хангай нурууны өвөр, олонголын бэлчээр, Алтай нурууны арговын цаад үзүүрээс эхлэн адуугаан барьцаадаг. Энэ бүс нутагт мал аж ахуй эрхлэх онцлог болон овог аймаг ястнуудын зан заншил, амьдралын хвшлээс шалтгаалan бугуйл хийх, сур боловсруулах арга өөр өөр байдагч бугуйлын үндсэн хэлбэр хийж бугуйлдах арга барил нэг юм аа. За энэ бугуйл болохоор Монголын гунжин үнийн сураар хийсэн юм бугуйл байгаа юм. За энэ сурыг одоо бид нар өхрөө хийснийхэн дараагаар дулаан шүрсийн усанд гэж аваад тэгээд үсийн хустай. Тэгээд хусныхаа дараагаар одоо энэ сурaan зүсээд жирвдээд ингэж үлжчихсэн. Одоо манай Сэргэлэн Баатар гэдэг хүн надад энэ бугуйлыг саяхан над бэлгэлсэн байгаа морин бол одоо сайн тахилж төрүүлээ гэж. Бүтүүлжээ тийм 7 хэлүүтэй юм бугуйл байгаа маа. Одоо энэ чагтын болохоор ингээд үхрийн иврээр хийсэн байт. Ийм бугуйл байгаа. Яг голчтой манайхан болохоор одоо нэг юм сүлжмэл бугуйлыг бол чэйжэн сүлжиж барьдаг. Манай найз бас мондын гарын уртаг хүн болохоор жигдхэн сайхан зүсэж ингэж. Энэ одоо боловсруулснаар л ялгаатай л да. Энэ ч одоо түүхийгээр нь бид нар шууд бугуйл хийж байгаа л да. Одоо илтэлгүйгээр гэсэн үг л дээ. Эдний илгэгийг сайн болгохын тулд одоо хоньны тарих, нугас тийм юмар одоо тосолж тэгж хэрэгэлдیں۔ Саяхын одоо бороонд бас нэг морь мал аргамжааж байгаа хатцсан байх шүү. Хангай нурууны өвөр идэр тэс олон голын бэлчрийнхэн уурга бугуйлыг хослуулан хэрэгэлдэг тухай бид өмнөх бүлэгтээ дурдсан. Алдар тончин намхай Нимбовбаатрын түмэн зөргөө хариулж авсан энэ нутаг бас адууны орон. Адууны соёлын өвөрмцөлтэй. Завхан аймгийн Сонгон сумынхан. Шарын дагуу суран
여기서 хийсэн 먹을 때문에 энэ бол шинэхэн хийсэн 먹을 байгаа нь оригинал. Энэ нөхөд шарын сүрийг дагуу зүсэж ээж. Тий. Тэгээд тэр Ингээд ялантай явтан үсчихсэн. Энэ бол одоо ганцхан залгаатай bagуул байгаа. Тэгээд ингээд сүлжмэл толгойтой юм bagуул байгаа маа. Тэгээд одоо энэ 11 алд bagуул байгаа. Тэгээд нэг л залгаатай bagуул байгаа. А сураа бол одоо идэлэл энэ бол амшиг үсээр нь идсэн bagуул байгаа маа. Шүү хийхгүй. Зүгээр юугийн зумлаад амшиг үсээр нь идсэн bagуул байгаа. А яг хөө чэйжин талан жоохон арай жоохон зузаан жоохон бөхөх шиг сураа хийдэж байгаа юм л та. Тэгэл одоо үзүрлүгөө жоохон нарийн дөө байгаа. Баруун монголчууд хэвшлэн бугуйлдгийн шалтгаан нь нуур, холын дохой, хадан хавцлын аманд шахаж адууг өрж байснаас үүдэлтэй. Тэгэхээр бугуйл адууг барьсан анхны хэрэгсэл байхыг ч үүсэхгүй. Дөрөв дэснүүдийн бугуйлаан дээдлэх зан заншил, бугуйл хийх урлах арга барил нь бас л сонин. Манай дөрөвд энэ бугуйл бол эрхнээ 5 хэмрийн нэг гэж эхэлж явдаг. Эрхэн 5 хэмэртэй байдаг эхлээд моря. Дараа бугуйла. Дараа малгайгаа, дараа бивсаа, дараа бууга. Энэ 5 хэмрийг манай дөрөвдгөн эхний дөрөвдгөний хэмэр гэж эхэлж явдаг. Энэ бугуйлыг эхнээс манайхан баг юхрас авахаас эхлээд энэ сурыг их зэваргата авч явдаг. Дараа цагаан идэнд энэ юуг нь боловсруулдаг. Тэгээд энэ бугуйл чинь энийх их юм алт чээд заавал гөрнө. Энэхөө морина чээжинд моринад күзүүнд ороход энийх нь үлээтэй. Тэгээд хувирч ийм хувир юуг бол заавал байдсан хий. Түүнээс хойш урагшвал нэг жиг нархан бай. Нархан байдаг бугуул эхнээ чээж чинь нөгөө бугуультахад их салхи дааж их хоол явуудаг байхгүй юу? Наадхан жигд байдаг. Ингэж эхэлж хийдэг юм аа. Бугуулаа газар хайдгаа. Дээр нь хүн гიშгүүлдэг нэ уурган дээр хүн гიშгүүлдэг шүү дээ. Энэ дээр чинь хоош уугшгүүлдэг. Ялангуяа эмхтэй хүн гიშгүүлдэг. Бугуулаа газар тайдгаа хэрэг эхжоод эсвэл гэрдээр тавь эсвэл оруулж өлгөдөг газар нэлгэн. Энэ бугуулыг адуун өлдөөтэй бол гэж алд дүлүү чээжхий. Дахад эдэнтэй өлдөөтэй бай гэж одоо 20 сантаас илүү энэ төөгөөс илүү ийм ойрхон үдж байхгүй. Энэ тэр цаанаа бүр тусгай бас нэг тийм бэлгшээсэн ийм тэмдэгтэй байгаа юм. Энэ бүр и тавлаад ухнаа бугуушгүй. Энэ чинь бас тусгай. Энэ хинараар гүсэн манай да. Энэ одоо уургын нэг хов шиг мөр одоо зүтгэж чаддгүй. Энэ бол бэдүүн чээтэй бэдүүн марч мори чадлаараа зүтгэж штэ. Энэ ч мөр боож унгаадаг. Нэгдүгээр, хоёрдугаар наатлыг яхан харж яваа хөгшин хүний бугуулыг. Бас наснда таарсан бугуул байдаг байхгүй юу? Ерөнхий ивент итгэгч Мартны солиод эдлэгч 5 толгой транс компани. Тэсийн гол ус нуур архираа түргэн хан хөхийгөр нутагтай олмон томхтой олон сайхан адуугаан адгуулж хариулж яваа арбан баядын хөшүүний эрдэмтэй бугуйлчид баядын нарийн хар суран бугуйл. Энэ бол Монгол даяар алдартай. Хан хөхийн нуруу архираа түргэний ус энэ ус нуурынхаа баруун орд төвөн дээр ирээд сууж байна. Тэгэхээр монголчуудын адууны соёлын бас нэг өвөр мөц бас давтагддаггүй нэг зүйл бол одоо энэ баруун Монголын тэр дундаа баяд түмний
энэ одоо баядын алдартай нарийн хар гэдэг суран салам. Манай баядын нарийн хар сураг гэж бол алдартай. Хийдэг технологи нь бол маш одоо бүх бат байхаар хийдэг учраас энэ чи одоо дөрвөн залгаар байгаа 19 11 сураг гэж. Тэгээ үхрийн арсыг аяда үхрийг алхаас нь эхлээл нөх ардлын битээ бол хоёр талаас нь ингээд яхаар зэрэг уртаараа гарнаа да тийм ээ. Одоо манайхан шалан гэж нэрлэв. Шалан хийгээд түүгээр нь зүсч яваад тэрнээс эхлээл үйлдвэрлэл явуучих гэл. Маш гоё тех зүсээл тэгээд тэрнийг татаж хөлдөөж байгаад үсээн авсаал өөр ямар нэгэн тийм юугаар авах юм бол эдлэгээ муу болчих. За тэгээд яг тэр яг малд байсан чигээр нь өөрөө гараараа барьж илдсээр байж чиг нь гаргаад атаагаад дахиад шээгэнд болоод хоньны шээгэнд бүр одоо дээдрийг сураа. Хоньны шээгэнд болоод дахиад нойтон болоод ирнэ шүү дээ. Тэрнийг гараараа илдсээр байж дахиад бүр хов хуураа болох. За тэгээд дараа нь хийхдээ бол үнэний сүйд хийдэг. Одоо манайхнаар бол хосрон өхрийн сүү гэж ярьдаг нь тослогтой бяруу хөвтөх сүү шүү дээ. Тэрэнд хийж 7 хонуулаад за тэгэхэд бол энэ бол яг ингээд нөх сүү бол тосон шингээд байхгүй болоод ирнэ бүр. За тэгэл одоо эвтэ уртаа ирчүүл нээлж байгаад хий. Бугуйлдах уурагчмар сургах нь уургалах уурагчмар сургахаас өөр. Эмээлийн урд бүрэг дөрөөр бугуйлдсан адууг тогтоох гол хөшүүрэг болно. Энэ нутгийнхны дөрөөний сур урт байдаг нь бугуйлдаа дөрөөнийхэн дотор бугуйлан оруулж бүргэндэн ороход зориулсан байдаг. Адууны толгойд бугуйл орох дөрөвчлөг хоёр бараг нэгэн зэрэг хийдэг үйлдэл. Анайл мөнөх увсгой сомба хараа. Салмыг одоо манайхны ариукрын сүрээр гороор ялдаж хийдэг юмнууд юм. Тэгээд одоо адуу саламдсаар үйлдэлтэй. Тэгээд саламдсны үед одоо ингээд хулан мултрахлаа. Тэр өдрөнд тэр адууг дахиад саламддаг. Салмны алган гэж ярьд юм да. Энэ алганы нь одоо манайхан одоо ингэж булгаараар яадаг нь энэ сур аргамжийг нөгөө адуунд ороход нь боохгүй зориулттай. Боохгүй гэсэн одоо зориулттай энэ аргамжуудаа гүйж явтаа. Тэгээ ялангуяа энэ аргамжийнхаа энэ цээжин талыг болоод ингэж дөрвөлжилж дуудах нь одоо гол тавьж одоо нэг аркад нөгөө шидэлтэн шулуун болох гэж одоо бас биш хүндрүүлж өгдөг юм юу там л да уламжил та. Тэгээд энэ цээжийг бол манайх нь энэ дөрвөлжилж гүрнэ бас бөөринки гүрнэ. Тэгээд салан бол ер нь ерөнхийдөө бол 12 алдаатай биш байна. Ер нь уурга бугуйлын аль нь ч ганц хар барьны ажил биш. Давхижава адууны хөлийн гიშгдэл буюу урд хоёр хөлийн аль нэг нь агаарт байхыг олж хараад татагдал гол нь байгаа юм. Бугуйлчид морьтой явган аль алинаар нь бугуйлдана. Бугуйл нь мөн тал нутгийнхны чөдрийг орлон аргамжуулна. Энэ л бугуйлын эрдэм, эр хар суран бугуйл баяд олон баруун монголчуудын адуутай явахын их буян хишиг. Нүүдэлчдийн их соёлын нэгэн зочил болж байна. Тэгээд аргамжийг бол бас нэг тэр болгоно одоо хүн болгон хийгээд байхгүй да. Энэ аргамж тааруулна гэж бас их утга санаа байдаг да. Аргамжийн үдээрийг одоо жишээлбэл энэ дээр ингээд алганда дамжиж ирж байгаа энэ үдээ шиг долд хийж одоо яг одоо мэддэхгүйгээр энэ нэг хэмжээний жигд ингэж хийдэг юм л уламжилтаа юм да. Тэгээд суулгаа хүм баруун хүмнээ барьдаг аргамжийг бас юу? Бас аргамжийнхаа энэ алгыг одоо баруун сулгаа хоёрын одоо сулгаа татцтай хүнд бол одоо энэ бол одоо ингээд яг баруун хийцтэй байна. Сулгааны бол энэ нөгөө талынхаа энэ талтай нэсрэг талдаа одоо жишээлбэл ингэж байх жишээ нэ. Тэс нутгийнхан хурдан саймар хүчтэй хөрөн алдартай. Байгаль цагуурийн дэсгэн байдал энэ нутгийнхныг дэвчээртэй, баал самба, цог хэмэртэй болгодог юм. Энэ тамиртай адуутай ноцолдож байсан хэрэгээр нь төв дэлхийн дэвжээ зүтгэж байгаа хэрэг болсноо энэ аваагаас энийг хангах сургууль яах вэ? Тэр болдгүй яах вэ? 7-8 настайгаас эхэлнэ. Баах сургууль ихсэн юм даа.
그래서 그때 그거 따라 아무 따라 여기 더 맞춰서 바꿔놔. 대만이 남아기 스포츠는 너무 말이 수일에 서서 이 거기도 흔들리는 거 근데 하나가 애미고 좀 같은 누텐 줄. 아, 야 근데 그 말이 탁 왔어 누텐 줄. 말이 토도 하라 매드림지. 이 녹지도 아이들 모셨다 어 세트팀이 뭐 어떻게는 엠릭소 뭘 보고 다쳐고 어렸었. 텐추리 텐추리 호르 매드림지. 그래서 그게 됐다. 자르시대. 이거 또 하나 сайн барилдана гэдэг бол бас тогтоон суулцны яа тий адуутад болсны басны хувь заяа бас тийм буян гიშг бас тийм байна. Энэ сайн барилдаад олж байгаа одоо ихэнх нь ярьсан шүү дээ. Явган бугуйлдаад улан сууж татах арга барилж болсон. Уурагчмар хойд хоёр хөлөөрөө жийд суудаг бол бугуйлчмар хөндлөн сууж өгдөг онцлогтой. Хүн уран уурагч бугуйлчдын улсын аваргын тэмцээнд бугуйлчдын нутгийнхан гой зөхөж эд аваан харуулдаг. Энэ тэмцээний хамгийн үзүүлэгчтэй нэг төрөл бол нутаг нутгийнхны оролцсон уран бугуйлчдын гайхам өрсөлдөөн байдаг. Би маяг суран бугуйл тэнгэрт гогцоорох шиг маяг суунаг нэг он талда ханаан дугуйлах шиг маяг сур харалдаж бас өөрийгөө илдэж бугуйлчин эрдэм ухаан эрж чадлыг энэ хөх тэнгэрийн дор одоо тоорн харуулж ба мөртнүүдийн заммар ийм бүү. Бид дараагийн бүлэгтээ дээдсийн их сөн Монгол айргийнхаа тухай хөвөлөх болно.
양사힌 침내게른 한심하고
Монгол бол Орос, Хятад хэмээх хоёр том гүрний дунд Төв Азийн цээжинд орших говь хангай тал хэрэг хосолсон үзэгсэлэн сайхан байгальтай улс. Таван хушуу мал тал дүүрэн бэлчих Монголын хөдөө нутгаас байгалийн сайхан нүүдэлчдийн занзаашил өв соёлтой танилцж олно. Улсын дунд орших нийслэл Улаанбаатар хот бол Монгол улсын соёл, боловсрол, шинжлэх ухааны